Байцгаана уу, намайг Хонгорцол гэдэг хүүхдийн сэтгцийн эмч мэргэжилтэй Анхаахын ухааны нийт сургуулийн сэтгцийн эрүүл мэндийн төлөвийн багшаар ажилладаг юм байна. Өнөөдөр олон улсын аутизмыг таниулах өдөр бөгөөд энэ өдрийг дэлхийн нийтээрээ 18 дахь удаагаар тэмдэглэж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар олон улсад дэлхийд даяар нийт хүн амын 1% нь аутизмын хүрээний эмгээр онцлогдож байгаа. Аутизмын хүрээний эмгүүд маань эрэгтэй хүүхдүүдэд эмэгтэй хүүхдүүдээс 4-5 дахин илүү илэрдэг. За энэ өдрийн хүрээнд би аутизмын талаар бяцхан зөвлөгөө өгөх гэж байна. Тэгэхээр аутизм гэдэг маань өөрөө хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлог билээ. За энэ эмгэг маань өөрөө 3 шинж тэмдгээр илэрдэг. Эхний шинж тэмдэг нь гэх юм бол хэл ярианы бэрхшээл. Хоёр дахь шинж тэмдэг маань нийгмийн харилцааны бэрхшээл буюу нийгэмшгүй бэрхшээл гэсэн үг. Гурав дахь шинж тэмдэг маань давтагдмал үйлдэл, хэвшмэл үйлдэл хөдөлгөөнөөр илэрдэг билээ. За эдгээр шинж тэмдгүүд маань хүүхдэд яаж илэрдэг вэ гэж тодорхойлон ярих юм бол хэл дороогүй байх магадaltaй байдаг аутизмтай хүүхдүүд маань. Тэгэхээр хэл дороогүй хүүхдүүд маань өөрийгөө тодорхойлох, өөрийгөө илэрхийлэх боломжгүй байна. За өөрийгөө дохио зангаагаар ч гэсэндээ илэрхийлэх чадваргүй байх магадлалтай. За зарим хүүхдүүд маань хэлд орсон байдаг. Хэрвээ хэлд орсон байх юм бол харилцаанд орохороо нэг үгээ олон дахин давтаж хэлэх, эсвэл бол хүний асуусан асуултыг олон дахин давтаж асуултыг нь зөвхөн хэлэх гэх мэтээр ийм харилцааны бэрхшээлүүд үүсэх магадлалтай байдаг. За дараагийн шинж тэмдгийн хүрээнд болвол нийгэмшгүй бэрхшээл байгаа тийм ээ. Нийгэмшгүй бэрхшээлийн хувьд хүүхдүүд маань нэрээр нь дуудах юм бол харахгүй байх. За бусад ангийнхаа ч юм уу, цэцэрлэгийнхаа ч юм уу хүүхдүүдтэй тоглохгүй байх шинжүүд илэрч болж байна. За зарим хүүхдүүд маань болохоор их ганцаараа гадаа гараад тоглохдоо ганцаараа тоглодог, энд тэнд очиод ганцаараа суучдаг, иймэрхүү шинж тэмдгүүд бас илэрдэг байх нэ. За зарим тохиолдолд болохоор хүүхдүүд маань ганцаараа байхыг илүүд үздэг. Тэгээд зарим хүүхдүүд маань болохоор бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ойлгохгүй байх шинж тэмдгүүд бас илэрдэг. За энэ бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ойлгохгүй байгаа учраас бас дахиад өөрийнхөө ч гэсэндээ сэтгэл хөдлөлийг илэрхийлж чадахгүй байх бэрхшээлүүд бас байдаг байх тийм. За ингээд нийгэмшгүй бэрхшээлийн бас дахиад нэг шинж тэмдэг нь хүүхдүүд маань шинэ газар, шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ бүх зүйлүүдтэй нүүр тулгархад болон дасан зохицоход хүндрэлтэй байдаг. За жишээлбэл зарим хүүхдүүд маань ингээд шинэ төрлийн хувцас, материал нь өөр шинэ төрлийн хувцас өмсгөл тэрийг тухгүйгээр мэдэрдэг учраас тайлах гад ингээд янз бүрийн үйлдэлүүд гаргадаг тийм ээ. За зарим хүүхдүүд маань эмнэлгийн гадаа ярьчгээд энэ эмнэлэг рүү орохгүй гэж уйлдаг, орилдог. Тэрийг орохгүй гэж хэлж чадахгүй байгаа учраас уйлаад ойрлоод байгаа. Өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа. Тэр тавгүй байгаа сэтгэл хөдлөлөө ойрлох, уйлах, зарим тохиолдолд бүр өөрийгөө гэмтэх үйлдэлэр ч гэсэндээ үзүүлдэг байх нэ. 3 дахь бүлгийн шинж тэмдгүүд буюу давтагдмал үйлдэл хөдөлгөөнүүд маань хүүхдүүд маань яг зүрийн эв хавгүй гар хөлөө хөдөлгөх, өлмий дээрээ алхах, за эсвэл бол гэртээ ямар нэгэн тоглоомоор тоглохороо үүрч тоглох гих мэтчлэн үйлдэл хөдөлгөөнүүд хийдэг. За энэ үйлдэл хөдөлгөөн дээр дахиад нэг нэмэгдэх юм нь болохоор ямар нэгэн дуу чимээг сонсох дургүй байх. Ийм шинж тэмдгүүд илэрдэг. Эсвэл болвол ямар нэгэн хөдөлгөөнийг харахыг хүсэхгүй байх гих мэтчлэн шинж тэмдгүүд илэрдэг байх нэ. Эдгээр шинж тэмдгүүд таны хүүхдэд илэрх юм бол та заавал сэтгцийн эмчид хандан эмчлүүлж дараагийн арга хэмжээгээ авах шаардлагатай.